Эсвэл минь хорвоогийн жамаас хацаахгүй эрдэж ялдахгүй өдөө тэмүү дуу гэдэг бол амьтай гэж би боддог. Миний би өөрөөр гээд одоо уран бүтээлийг бол одоо нэг гэр бүлд нэг шинэ хүн мэдлэхэд ямар гоё тийм аз жаргалтай хайр ирдэг үлээ. Яг тэр шиг миний одоо тэр одоо би өөрөөр өөдрөг бай гэхэд одоо энэ сайхан дууг юм байна. Яг л одоо энэ ковид тэр хэцүү цаг үед яг нэг шинэ хүн мэдлж байгаа нэг гэр бүлд аз жаргал ирж байгаа юм шиг нэг гоё хүлээж авсан. Яруу найрагч Баяр Цэнгэл гэдэг ах маань бол одоо энэ дууны 3 бадагт хүний амьдралыг бүтэн оруулж өчнө гэдэг бол одоо гайхалтай. Айлгыг нь хийсэн одоо эдийн тэнгэрийн оронд байгаа ч гэсэн дуучин Монгол Улсын гайвж жижигчин Бямбачав гэдэг их ах маань бол 2 жилийн өмнө өөрөө зохиосон байгаад 2 жил тэгээд зөндөө олон дуучид дуулах боломжтой байхад 2 жилийн дараа би дуулсан. 2 жилийн дараа би одоо 2 жилийн дараа би дуулсны дараа бол одоо үндсэндээ би чинь 3 жил болж байна. Одоо 3 дахь жилдээ ороо явж байна. Тэгэхээр дуу гэдэг амьтай гайхалтай юм аа. Одоо ч гэсэн гард түмэн сонсох дуртай. Одоо 8 настайгаас 80 настай буурлууд гэж ярьдаг. Гэхдээ 8 бүр үлгийтэй одоо бүр бидсэндээ байгаа хүүхэд одоо би өөрөөр ингээд явуулаад гисэн дээр ингээд тавихад ингээд хөдлөөд ингээд эсвэл ингээд хөдлөөд байдаг бол ингээд хөдлөхгүй юм гоё ингээд амгалан болцдог энэ төр гээл одоо ярьж байсан. Ковид хэцүү цаг үед бол одоо надтай уцаар холбогдоод манай ээж, манай эгч, манай ах, манай аав, миний ойрын хүн байгаа гэл хэцүү одоо авдартай байна. Одоо би энэ маш хүнд байна. Таны дууг маш их сонсдог, тайвширдаг. Та уцаар дуулаад өгөх боломж байна уу гэд би дуулж өгч байсан. Сая одоо 21 аймгийн тоглолтоор явхад надад хүүхэд нь цаасан дээр ингээд ээжийг минь ингээд хүнд өвчтэй явахад гар утсаараа дуулж өгсөн танд баярлдаг шүү гэд цэцэг бариад гарч ирсэн. Надад их гоё санагдсан. Мөн бас Солонгос улсад айгүй олон жил ажиллаж амьдраад за мэдээж үр хүүхэд энэ ард нь зөндөө олон зүрх байгаа шүү дээ тийм ээ. Хүн бүхэн маргааш өглөө өгөхдхийн төлөө тийм маргааш бид нар амьдрын гэсэндээ бүр хоолоо хүртэл тавьж хондог гэдээ одоо ярьдаг яриа байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан тэр хүн Солонгост маш их олон жил ажиллаж хөдөлмөрлөж явж ирээд баа мэдээж хэрэг хитэн төгрөг цуглуулж ирсэн байж таарна. Гэт нам тул зах руу бас нэг лангуу мангуу юм гал аваад тэнд л ажил хөдөлмөр эхлэх зорилготой тэнд очиж ажиллаа эхлэх гээд явжсэн чи тэнд очиж мөнгө алдсан байгаа. Айгүй их мөнгө алдсан гэдэг. Тэгээд нам тул захын одоо кассет хөгжим одоо явж идэг одоо түүснүүд идэг. Тэрний хажуу талд ингээ уйлаад суужсан гэдэг. Би тэр хүн дээр очиж лайв мэв хийж уулзсан л та. Яагаад гэхээр би нэг газар очиж дуулах гээд очисон чинь тэр хүн хувцсны лангуутай болцсон. Баянлаад очиж ирнэ гэсэн чинь намайг хүлээгээд лангууга хаагаад нэг цаг намайг хүлээсэн байсан. Тэгээд тэр хүнээс би сонссон л та. Тэгээд тэр хүн уйлаад тэр нарамдуул захад одоо ингээд би мөнгөгүй болсон. Би одоо яг яах вэ гэдэг ингээд одоо юу ч болчлоо одоо би яах ёстой вэ гэд уйлаа суудсан чинь тэр нарамдуул захын хажууд хөгжим явдаг тэр түүз юунд би өөрөөр дуу явсан гэсэн. Өөдрөг амьдрнаа би өөрөөр гэд. Тэгээд тэр дуугаар би ингээд хүч тэнхээ авч ясаа гэд. Тэгээд маш их олон яриад байл маш олон зүйлүүд байна л та. Энэ дуугаар хүн одоо өөдрөгийн өөрийгөө бий болгож өвчтөе хүмүүс тэ таавширч одоо мөнгө алдсан хэцүү яхаа мэдгүй болсон хүн бол бас ирч хүч урам зориг авч за тэгээд бас л эмэгтэйчүүд байна одоо байгууллага эмэгтэйчүүдийн байгууллага за тэгээд настан буурлууд байна одоо хүүхд цэцэрлэг сургууль байна маш их олон хүмүүс энэ дуугаар тэжигдсэн гэж би ойлгодог. Тэгэхээр энэ дуу гэдэг нь амьтай маш хүчтэй юм аа. Тэгэхээр урлаг гэдэг бол нэгэн төрлийн эм эмчилгээ юм аа. Дуу хоор гэдэг бол эм эмчилгээ, эм тариа юм аа. Сэтгэхүйн одоо дотоод ертөнцийг гоё тийм ариусгадаг, ухааруулдаг, уйлуулдаг, баярлуулдаг, догтлуулдаг. Одоо үе яриагаа бол тэгээд жоо эмо байдал үүсэх юм бол тэгээд гоё тийм уянгийн дуу сонсоод эм ороод байж нэг ч ярьдэн шүү дээ тий. Тэр шиг ингээд дуу гэдэг бол үнэхээр тийм аливаа юмны түлхүүр юм байна гэж би ойлгодог. За энэ 5 сарда тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд Улаанбаатар хот болон 21 аймагт 330 сумд амьдран суугаа манай дунд туртай Монголдон Улаанбаатар хотыг зорин ирж одоо миний тоглолтыг ирж үзээсэй гэж би бас хүсэж байгаа.
хорвоогийн жамаас хазайхгүй эрдэж ялдахгүй өдөө тэмүүлж амьдраарай дандаа дардан өвгий замаар явдаггүй дээдлэж дэвших итгэлээр дүүрэн яваарай өгсөж өрөөдөж хаяа бүдэрч хүний амьдрал Хортон оногцсон хөл тавиланга Өдрөг амьдрнаа би өөрийнхөө Санаа бодолд минь үнний мөрөөс хизээч хазайхгүй Сайныг бүтээх хадун сэтгэл багдахгүй Зөв амьдрал зөвхөн дэшээ байдгийг Зүрхэндээ харилсан өөрийн бүхнээ гомдоох бэ Өгсөж өрөөдөж хаяа бүдэрч хүний амьдрал Хортон оногцсон хөл тавиланга Өдрөг амьдрнаа би өөрийнхөө сургаалт хүмүүцэн мөн чанараа гээхгүй хүслэнгүй зэ чадаагүй бүхэн дуулаарахгүй гинэн явсан он жилүүдэд харамсахгүй тэглээгээд залуу насаа өдөхгүй өгсөж өрөөдөж хаяа бүдэрч хүний амьдрал Хортон оногцсон хөл тавиланга Өдрөг амьдрнаа би өөрийнхөө Өгсөж өрөөдөж хаяа бүдэрч хүний амьдрал Хортон оногцсон хөл тавиланга Өдрөг амьдрнаа би өөрийнхөө Энэ хорвоогийн айл гэр бүхэн аз жаргалаар бэлхэж алг үрсийнхэн инээдэн домбож аялгүй их шиг ин хөгөрөн даалж алтан шаргал наран дангивээгдэж амар тайван үеийн үедэн өдөн дэвжих болдгоо.